тайлбартай дасгалын арга гэдэг нь бол сурагчдад бичиж байгаа бодлого, үг, өгүүлбэр, үсэг одоо бүх үл бичиж байгаа зүйлээ бичих явцдаа тайлбарлаж ярьдаг ийм одоо онцлогтой арга юм аа. Тэгээд энэгээрээ бол тайлбартай дасгалын арга гэж ингэж нэрлэгдсэн байгаа. Тэгээд сүүлийн үед бол хүүхдийг ярих, бичих, сонсох, унших ийм үйл ажиллагаанд нэгэн зэрэг сургадаг, хүүхдийг хөгжүүлдэг арга гэж ингэж үздэг болсон. Тэгэд энэ чиглэлээр бол манай аймгийн нэг багш бас улсад илтгэл тавьсан байгаа. Энэ бол бас нэлээд өндөр үнэлгээ авсан. За тайлбартай дасгалын нэг онцлог нь бол яг үгээр нэг удаа явуулахдаа 5-7 минутанд л нэг ангийн одоо 30 хүүхэд гэхэд 5-7 минутын хугацаанд л зарцуулдаг. Яагаад гэвэл нэг хүүхэднийг 5-6 секунд юм. За өсрээд 10 секундын хугацаанд л нөгөө бичих явцдаа нөгөө тухайн үг өгүүлбэрээ тайлбарладаг. За ингээд тайлбартай дасгалын аргыг бол хичээлийн бүхэл хэсгээр биш, хичээлийн нэг хэсэгт нь хэрэгэлдэг ийм онцлогтой. Тэгээд тайлбартай дасгалын аргаар хичээлж байгаа энэ аргаар ажилладаг хүүхдүүдийн ур чадвар бол бус ангийн хүүхдүүдийнхээс нэлээд дээгүүр байдаг нь бол нотлогдсон юм байгаа. За гонш. Гээгүүлж үсэг. Багын нэрэгшээ. Гээгүүлж үсэг. Багын нэрэгш. Гээгүүлж үсэг. Угаас. Гээгүүлж үсэг. Урт нэрэгшиг. Гээгүүлж үсэг. Угаас. Гээгүүлж үсэг. Багын нэрэгшээ. Гээгүүлж үсэг. Угаас. За хүүхдүүдээ энэ дээр багш нь ямар үсгийг томоор бичсэн бэ? Ишиг далайн гээгүүлэгч. За тэгвэл бид нар ишиг далайн гээгүүлэгчийн тухай үзэж яваа. За ишиг далайн гээгүүлэгчийн энэ үгийн дунд орсон байдлаар багш нь энд өгнүүд бичсэн байт тийм ээ. За тэгээд энэ өгнүүдээ бичээд эндээс нэг үгийг сонгож аваад тэр үгэн дээрээ утга шир гэсэн загваруудын аль тохирохыг энэ
эндээс сонгож бичээрэй. За тэгээд тэр сонгосон үгээ уртгшээр гэсэн залбарыг залгачаад холбоо үг болгох юм. Холбоо үг болгохдоо үгийнхаа утгыг 150 дугаар хуудасны тод бичгийг ашиглаж үгийнхаа утгыг орж тайлбарлах нь биш үү? За юу. За тэгээд зөв бичих дүрмээр тайлбарлана, үгийнхаа утгыг тайлбарлаа. Холбоо үг үүснэ гэсэн 3 зүйл багш нь таамаг үзэж сонсох юм байна. За одоо ингээд бүгдээрээ бичиж бүгдээр бичиж. Химник гэсэн ихшиг гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр ин гэсэн уртгшгээр гэсэн залгуурыг залгахад шууд залгаж бичнэ. Учир нь энэ ихшигт гээгүүлэгч ихшиггүй болно. Химник гэдэг нь бараа цэсэнд нөмрөх хувцас. Зүгт сайн. Ахмад гэсэн заримдаг гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр ин гэсэн уртгшгээр гэсэн залгуурыг залгахад дэгийн өмнөх балгахаа ихшигээр учир нь ийм ихшиггүй болж учраас Ахмадыг үнэлэх Ахмад гэдэг нь өндөр настай хүнийг хэлнэ. Химник гэсэн ихшиг гээгүүлэгчээр төгссөн хүн дээр ийг гэсэн уртгшгээр гэсэн залгуурыг залгахад шууд залгаж ичирнэ. Учир нь дэгийн өмнөхөө балгахаа ихшигээр энэ ихшиг гээгүүлэгчийн ихшиггүй болж учраас энэнийг сургах. Энийг гэдэг нь хүн сургаагүй адуу хэлнэ. Үлгийг гэсэн ихшиг гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр ийм гэсэн уртгшгээр гэсэн залгуурыг залгахад ерөө өмнөхөө балгахаа ихшигээр учир нь ихшиггүй болж учраас үлгэрийн балгасан холбоо үүснэ. Үлгэр гэдэг нь эсний аман зохиолын нэг. Үргэлжлээс ишээд өгүүлэгчээр төгссөн хүн дээр ингэж уртгшгээр гэсэн залгуурыг залгахад эдийн өмнөх балгахаа ихшигээгүй учир нь ишиггүй болж байгаа учраас үргэлж гэдэг нь эсэрхэг газар амьддаг амьтан үргэлжийн зурдаг салбаа гүйцэтгэе. Харин гэсэн ишээтэй өгүүлэгчээр төгссөн хүн дээр ингэж уртгшгээр гэсэн залгуурыг залгахад гээгийн өмнөх балгахаа ихшигээгүй учир нь ийм ишиггүй болох байгаа учраас хорм гэдэг эсэсэн тарган дээр Сүү хийгээд шингэлхийг хэлнэ. Хоромгийн амт гэсэн холбоо гэсэн. Илүү гэсэн ихшиг өгүүлэгчээр төгссөн хүн дээр ийм уртгшгээр гэсэн залгуурыг залгахад шууд бичнэ. Учир нь гээгийн өмнөхөө балгахаа ихшигээгүй ихшиггүй явж учраас Сэвлэг гэсэн үг нь бүгд онсон үсийг хэлнэ. Төлөвлөсөн үнэр гэсэн холбоо өгсөн. Төлөвлөсөн гэсэн ишиг гээгүүлэгчээр төгссөн хүн дээр ин гэсэн уртгшээр ихсэн залгуурыг залгах шууд залгаж бичнэ. Учир нь ил ишиг гээгүүлэгч ишиггүй болж байгаа учраас хэвлэлийн зар тий? Хэвлэлийн зар. Хэвлэг гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Хэвлэг гэдэг нь сонин сэтгүүл гэдэг шүү дээ. Сонин сэтгүүлийг хэлнэ. За хэвлэлийн зар. Самбар
явж заяа. За хоёр. Тэр хоёр. Миний өдөр тэр дэлгэцгүй байна. Дэлгэцгүй заяа. За зөв бичгийн дөрмээр тавьчих. За цогцноосоо цааш ирэх. Заяа. За бичиж. Замдаг юм үлчтэй шиг. Ихчд үлчтэй төссөн үедээ уртгшгээр гэсэн нөхцөл болоход балахаа шиг өөрийнхөө учраас гэдэг эрдмийн гэсэн үг бол энэ бүх бичраас энэ үг юм гэж. бид ихшдгийн үлчтэй төссөн үедээ уртгшгээр гэсэн нөхцөл болоход хоолойг аавчлан шиг хоолойг ялсан хийж байгаа учраас гээхгүй жаргалын гэсэн үг байна. Энэ учраас эргүй бичсэн. Суралт эргүүдээ яа яг залгахдаа өмнө нь хатуугийн дэнгээр тусгаарсан. Ямар Суралцсан гэсэн үг бол энэ үг чад байгаа шүү. бид ихшдгийн үлчтэй төгссөн үгэнд уртгшгээр гэсэн нөхцөл залгахад ийм балгай шиг зөөлний тэмдэглэж байгаа учраас гээхгүй. Танилын гэсэн үг бол эрг учраас эргүй чинь. Сахуу энэ ихшдгийн үлчтэй төгссөн үгэндээ уртгшгээр гэсэн нөхцөл залгахад анаас нь нэрийн балхаа шиг гээхгүй захнаас гэсэн үг. Нөхцөл энэ шиг үлчтэй төссөн үгэнд уртгшгээр гэсэн нөхцөл залхахад балахаа шиг цэг ихшүүлж байгаа учраас гээхгүй. Нөхцөлийн гэсэн үг бол юм учраас юм уу ийдсэн. За болсон. Бороо. Үгсээ. За бичгтээ бичиж. Үгсээ ангар тайлбарлана. Бороо. Үгсээ ангар тайлбарлана. Намрын юуны гэсэн асуултанд хариулагдах жинхэнэ. Нар ямар ч асуултанд хариулагдах жинхэнэ. Нар ямар ч асуултанд хариулагдах жинхэнэ. Юу гэсэн? Хааш асуулт. Нар юу гэсэн асуултанд хариулагдах жинхэнэ. Сандахгүй. Юу дээр юм бэ? Хааш асуултанд хариулагдах төлөөний Яан стасын дээр стасын дээр үгүй. Неба ясгсаас үйл шагих ягсаас нэрэдэг үйл өдрөд юу нам рүүтэн гэсэн асуултанд хариулагдах Холбоотой яг байна. Би тайлбарчээ ясаа. Замыг би тайлбар. бас холбоо би тааж хариулахгүй. Асуултанд яг уу. Би тааж асуултанд хариулахгүй. Гадаа надад тарай будаа бошин хадгалж 50 минутад игээ будаа бран Exact. Онцгойч. шаагийн найрын аяг навшин жижигнэлтөө намдаг намрын зэрэг намайг Онц. Засаж. За. амсаа хүмүүс өчөж байгаа намтан бэрэлтэй от хэмээр юмтай сайхан намтан бэрэлтэй от гэл байгаа намтан бэрэлтэй Зааш. За бидгүн. гинэм мөчөө энэ шууд шалтгаан барайж хатрамцсан хүмүүс сууцлоогүй энэ сайхан энэ өөрөөр орсон тарай өгөөмөр тарай даа. За. Зааш. Ямар ч зүйлийг одоо нэх материалыг даруулсан գործыг гэсэн ч хэдийн чамайг хүн бүлээн ачлалт буйнтай багш минь ахаачтай сэлж багш шагнахтай байгаа. За ана. Это алтан намар алтанхан цагтай алтан намар тариа ногоон халиулсан намар та бидний дуртай намар. За түрүүнийг эсэг хүүхдүүд нь цаана нөгөө ихээ амж өгч амжааг хүүхдүүд үлдсэн тийм ээ. За үлдсэн хүүхдүүдээс юм амшгүй. Үлсч өгөө. За зэ. Ачаа. Чаад мөн гоо чаад. Чамд шаа. хүмүүс олон зүйлийг цагаан аягаар хичээх маягаар За.
Би намын өдөртэй. За бас нэг. Байгаль дэлхийн алтан шаргал дээлээ өмсөн булбарын шаг хэмээн хангин чимээгүй байсан хэрэг хат гэрэл гигээд авсан чимэг гигээ болсон намар чи жаргалтай. За. Намайг алтан шаргал намрын навч нэг бүхэн өөрөөр ажил их даруйсан. Хүмүүс наадмын дараа намайг гэдэг болохоор өчөө хүмүүс өөрсдөө урааж байдаг. Хоосон байсан зүйл баяр хэмжээ төрөв. За. Намын чанаа надад хийж найз хийсэн надад бодоо. Ихээс ашиг байна. Ихээс. За байж. Наадмын хүмүүс намайг хэлээ хүмүүс энэ зөвхөн одоо цааш ёо цаа машинаар тарайс гарч ирлээ. Өдөр 2 сар өчиг мэдээ чимээгөө байсан. Сургууль минь доо чимээгөө. Хорошо. Шаншгүй байна. Юу школ тэгээд байпо. Замус. Намын айсан усны шууд хатан бодлогоо бүтгэж мачд идэг хоо өөрснөө хангаж одоо 9 сарын 1-ээс бид над сургууль цэцтэй явдаг. Осмо. Оранж мостой байна. За өнөөдрийн хичээл сонсчихъя. Тэгээд самбарс хичээл тавцгаа. Өнөөдрийн Монгол хэлний хичээлийг оюун баяр маань шивнэртэйгээ хамтарч тайлбарлаж асуусан хичээлээр заасан бид бүхэн их баяртай байна. Оюун баяраа баяр хүргэе. Өнөөдрийн хичээлээр бид бүхэн эхлээд арай хоёр зөв бичгийн дүрм, гол үсгийн аймгаар тайлбарлаж намаар их болон шүлэг зохиож чэйж бичиж зөв бичгийн дүрмээр тайлбарлаж алтаагаа авч авдаг. Тайлбартай дасгал хийгдэх явцад хүүхдийн сэтгцийн хурд одоо сайжирна. Юу гэсэн үг вэхээр одоо уншингаа ярингаа яг бичнэ гэсэн. Тэгэхээр нөгөө гол амин сүнс нь энэ нэг дор давхар үйлдэл хийгддгээрэл байгаа шүү дээ. Энүүгээр л тайлбарлагдаж байгаа. Тийм учраас юу гэж хэлэх гээд байна вэхээр багш нарын нэг одоо буруу хэрэглийг хэвсцэн юм юу гэдг вэхээр бичиж хаад тайлбарладаг ч юм уу. Эсвэл одоо юу ч гэдгийг тайлбарсныхаа дараагаар бичдэг алхам бол энэ биш шүү дээ. Тайлбарлангаа бичингээ тайлбарлана гэдгийг ерөөсөө багш нар маань мартаж болохгүй. Нэгэндээ одоо тайлбар дасгалын аргыг хэрэглэх гэж байгаа бол яг одоо ямар алхмууд хийгддгүү тэр алхмыг л алхамжилсан үгээр нь хийх ёстой л гэж хэлэх гээд байгаа. За харин одоо юу гэдэг чинь хүүхдийн дэвтэрт буруу бичүүлэхгүй тулд тайлбарлах үгээ урьдчилж сонгох. За нэгэнтээ сонгоцсон юм чинь тэр тайлбарлах үгийнхээ утгыг хүүхэд мэддэг байх. За тайлбарлаж чадах хэсгээ урьдчилж одоо тунгаацсан байдаг ч юм уу тийм ээ. Ийм алхмуудыг бол хийж болно. Гэхдээ нэгэнтээ одоо тайлбартаа дасгалж сургаж байгаа бол эхнээсээ л одоо бичингээ тайлбарлахын үстэй бичдэг ийм алхмыг л зэрэг хийлгэж сурах нь чухлаа л гэж хэлмээр байна.